За хууль тогтоомжийн тухай хуулинд өөрчлөлт ороод цаашид энэ эрүүгийн процессын холбоотой энэ хуулийн өөрчлөлтээр улсын дээд шүүх болон улсын ерөнхий прокурорын саналыг авах тухай заалт байгаа. Тэгээ бид нарт өгсөн яг энэ нөгөө хуулийн төслийн яг хамт өргөн мэдүүлж байгаа материалууд дотор тэр материал бол байхгүйсэн. Тэгээ би сая яг авч уншлаа. Тэгээд улсын ерөнхий прокурорын энэ татгалзаж байгаа санал болоод дээд шүүхийн бас яг гаргаж байгаа саналууд дээр та бүх ямар байр суурьтай байгаа вэ? Аль аль нь ер нь бол татгалзсан ийм санал өгсөн байна гэсэн ийм асуулт байна. За, их төвшин хэн хариулах вэ? Ажлын хэсэг 3 дугаар микрофон. Ажиллаж байна. За, улсын ерөнхий прокурор болон улсын дэд шүүхээс ирсэн саналуудтай бол танилцсан. За, энэтэй холбоотой зарим хэсгээр бол энэ хуулийн төсөл дээрээ өөрчлөлт оруулаад явсан байгаа. Тухайлах юм бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.1.2 дээр байсан 6 сарын хугацааг бол улсын ерөнхий прокуророос авсан саналын хүрээнд бол одоо өөрчилсөн. Дээд шүүхээс бол тодорхой санал ирээгүй, ер нь бол санал өгөхгүй гэдэг юм байр суурь илэрхийлсэн гэж ойлгосон. Ийм байгаа. За, баасан жиргалгчийн өнөө микрофоныг өгье, тодруулъя. Дээд шүүхийн татгалзсан шалтгаан нь бол их тодорхой бичсэн байсан шүү дээ. Нөгөө хуулийн төсөл өөрөө түүхий байна. Тэгээ судалгаа, дүн шинжилгээ дутуу байна. Үзэл баримтлал нь тодорхойгүй байна гэд татгалзсан санал дээр бичсэн байсан. Тэгээ яг энэ татгалзсан үндслэлүүд нь арилсан уу гэж би асууад гэсэн үг. За, 3 дугаар микрофон. Ажлын хэсэг хөө. За, 3 дугаар. Дээд шүүх болон улсын ерөнхий прокуророос ирсэн саналууд дээр бол ерөнхийдөө бидгэд бол ажилласан. За, ажиллаад тодорхой саналуудыг, хариултуудыг бол ер нь өгсөн. Үзэл баримтлал, танилцуулга, за судалгааны одоо энэ юун дээр хуулийн төс дээр ирсэн судалгаануудаа бол тэн дээр дурдж өгсөн байгаа. Тэгэхээр зэрэг бол бид бол ер нь тодорхой бэлдсэн процессын тодорхойгүй байдлыг тодорхой болгоё гэдэг энэ зарчмын байр сууриа илэрхийлээд процесс үеийн 14-ийн 4-т байгаа энэ ямар ч зохицуултгүй орхисон хэсгүүдийг бол зохицуулах шаардлагатай. Хуульд зарчмын ямар нэгэн нэмэлт өөрчлөлт оруулахгүй гагцгүй энэ тодорхой бус орхисон байгаа хэсгүүдийг илүү тодорхой болгоё л гэдэг ийм зүйлийг бичиж өгсөн байна.